За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр гадаа хайрцагтан өргөс тэмхээс суулгаж байна. За энэ болохоор нөгөө миний ерөөсөн ногооны талбай. Бүх ногоогоо л энд тарьдаг. Өргөшө 2 м, Проташа 8 м ийм хайрцаг байгаа. За энэ хайрцаг нь би энэ жил ийм сарвч хийсэн. Нэг талд нь ийм сарвч хийгээд борооноос хамгаалаад ингээд хайрцагныхаа 2 үзүүрт нь ингээд сарвч хийгээд энэ сарвчанд нь болохоор улаан лойлоо тарьсан байгаа нэ. Улаан лойл, сарамс, тэгээд энэ улаан манжин, тэгээд хойгоор мангар сонгон тарьсан байна. За энэ болонд нь болохоор ондоо тарьсан. За энэ голынх нь хэсгийг болохоор 2 талд нь ингээд шил хавчуулаад ингээ хийгээд өгсөн. Энийг хүүтэнд болохоор бүтээчих зориултаагаар ингэж хийсэн байгаа. За гол нь энэ рүү болохоор редик тарьсан. Одоо ийм гоё ургацсан байна. За энэ гол руу нь болохоор нөгөө нойлын цаасанд боосон улаан луу, цагаан луу 2 байгаа байхгүй юу гэн. Тэгсэн чинь зэрлэгтэйгээ ургацсан. Сайхан. Энэ болохоор нодон жилийн хумсан цэцэг байна. Тэгээ хумсан цэцэгний өрн унаад ургацсан. Одоо энэ хумсан цэцгээ аавна. За ингээ сонгон хийгээд өчгсөн байгаа нэ. За энэ голынхын 3 нь болохоор хургангуй, гадна талын тэр цахаар байгаа 4 нь болохоор хулуу, шар хулуугаа ингээ хийгээд өгсөн. Тэгээд энд нь салаад навч хийгээд өгсөн байгаа нэ. За би энэ рүү нөгөө луунгаа хийхдээ энэ компост шараа аягүй хийсэн учраас энэ ингээд аягүй зэрлэг ургацсан. За энэ зэрлэгийг болохоор энэ би ийм барилгын материалын юугаар ингээд одоо халуун нартай үед ингээд хайчиж шít. Тэгэл ингээд хайчаар энэ зэрлэг үндсэн хатаал энэ луун гараад ирсэн. Луун гараагүй газруудаа ингээд сэрүүлээд төхлөөр үндсэн хатаад тэгээд зэрлэг нь багасна гэсэн үг. Энэ хумсан цэцгээ эндээс аавна. За тэгээд одоо энд өргөс тэмхээ тарьж байна. За өргөс тэмхээ тарихтаа эхлээд би ингээд нөхөө ингэж ухаж өгөөд усалсан. Нэг нөхөнд 10 литр ус хийсэн. За усалсан нөхөндөө ингээд сонгоны хайлаас хийж өгсөн. Би ингээд өвөл сонгоны хайлсыг аваад ингээд уутанд хийгээд чихээд ингээд уутанд хийгээл зүгөөд өгдөг. Энэ хайлсаа хийж өгөөд за тэгээд энэ бол ус хийгээд усаа хийсний дараа усан шингэсэн байгаа. Тэр усан шингэснийхэн дараагаар сонгоныхаа хайлсыг хийгээд өгсөн байгаа. За энэ болохоор сонгоныхаа хайлсан дээрээ нөгөө компост шороогоо хийгээд өгсөн байгаа. Нөгөө шар үснийхаа шороог. Энэ шар үснийхаа шороог ингээд өчирсэн байгаа нэ. Шар үснийхаа шороог хийж өгөөд одоо энэнийхээ дээрээс өргөс тэмхээ тавьж өгнө. За бид нар түрүүн нөгөө улаан лойл тарьжсэн. Улаан лойлыг болохоор шинэ хаалгаа тараад шинэ хаалгааны навчин дээр тавьж ирсэн тийм ээ. Тэгвэл энэ өргөс тэмхийг болохоор хатаасан сонгоны навчин дээр тавьж болохгүй. Хатаасан сонгоны навч айгүй хүчтэй. Тийм учраас дээрээс нь шороо юм уу бордоо компост энэ төр хийж өгч жагаад
Тэгээд өргөсдөх юмхий тавиад одоо энэнийхээ дээрээс дахиад компост хийж өгвөл бүр нөхөд бүртэр компост хийж өгвөл дээд зэргийн сайн компост их сайн ургуулдаг ямар ч нугаг. За ингээд би жоохон компост хийгээд өгье. За компост хийгээд өгсөн. Одоо өөрийнх нь шороогоор ингээд компост хийснийхаа дараагаар өөрийнх нь шороогоор очиад өгнө. За ингээд өргөсдөх юм лээ. Таринда. Энд болохоор би займаа бариаггүй. Ийм ойрхон бараг 25-30 см-ийн зайтай ингээд нөгөө өрсөлгөө аягүй шуналтай. Аягүй өрсөлгөө хийсэн. Тэгээд одоо бүгдийг энэ жоохон талбайд багтаахын тулд ингээ ойрхон тайрцсан. За энэ өргөсдөх юмхийг дээр хүмүүс одоо савнд ингээд тариад жоохон савнд цементэн дээр тариад ургуулж байгаа юм чинь энэ том хайрцагын дотор чинь ингээд шигүү хийцэн байсан ч гэсэн бордоо сайтай тэгээд арчилгаа сайтай байх юм бол сайхан ургана. За ингээд та бүхэн бас өргөсдөх юмхээ тарихдаа өргөсдөх юмхийнхаа доор юм хатсан сонгоны хэлсэж гэх юм бол өргөсдөх юмх чи өвчлөхгүй тэгээ мөөгөнцөрдөхгүй ялангуяа өргөсдөх юмх бол ингээд навчин цайгаад мөөгөнцөрдөх айгуу дуртай энэ сонгоны хэлс бол ер нь мөөгөнцөрт дээд зэргийн сайн. Тийм учраас сонгоныхаа хэлсийг хийж өгөөрэй. Халгаан хандаар усалж олно. За хамгийн сайн юм бол ерөөсөө 10 литр усанд 1 литр сүү хийгээ хямаар услах. Ялангуяа мөөгөнцөртөд энэ навчин цайсан үед тэгж усалж гэх юм бол өргөсдөх юмх бол дээд зэргийн сайн. За тэгээ шуналтай энэ жил ингээд энэ рүү бас май сараа эрдэнэ шиш ингээд тарихаар ингээд хийдсэн байгаа нь. Би одоо энэ жил үрийг авч болдог ерөөсөө шоош, эрдэнэ шиш тэгэл үр авч болох юм эко био үр авч та нарыг одоо эрүүл хүнсээ эдээсэй гээл үр авч болдог юмнуудыг л одоо их тариад байгаа шүү дээ. Энэ яншуу энэ жилдээ өрөөхгүй эргчлээс өрөөгөн. Тэгэл өөр авч болох юмнуудыг л аягүй хэмжээгээр тарьж байгаа. Аягүй шуналтай. Тэгээд бүр их өрсөлдүүлчихэд нөгөөдгөө тарих газар байхгүй. Тэг хүмүүс зөндөө их өгсөн бас тэгсэн ирнэ. Ийм байна. За энэ ч болохоор би цайныхаа гадаа цайныхаа навчнуудыг зүжигсэн. Гүцэлзэн шигэ бас хөөрхөн ургажээ. Энэ болохоор цитроны мэлэзэ, энэ болохоор шоколадан менцэ, шоколадантай гааны навч. Энэ нь болохоор зүгээр гааны навч. Гаатай өвчтэй тийм гаатай энэ яг нимбэг шиг. За тэгээ та бүхэн бас ингэж зүүчж болно. Голд нь би ингэж жижиг сав литр ордог жижигхэн хонцор савыг цоолж хийгээл тэгэл тэрлүүн усын хийгээл услаад байгаа. За ингээд та бүхэн өргөсдөх юмхээ тарих болол сонгоны хайлс хийж өгөх юм бол өвчлөл нь бага сайхан урган шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.